За өнөөдөр та бүхэнд боловсролын сэтгэл судлал гэдэг номынхоо 6 7 дугаар бүлгийг танилцуулъя гэж бодож байна. За тэгэхээр 6 дугаар бүлэг маань бихавризм ба танин мэдхүйн онол гэсэн нийгэмшгүй танин мэдхүйн онол гэсэн бүлэг байж байна. За 7 дугаар бүлэг маань сургалтын тухай сургалтын одоо танин мэдхүйн үзэл баримтлалууд гэсэн ийм одоо хоёр бүлэг байна. За ингээд 6 дугаар бүлгээ эхлэе. Бихавризм ба танин мэдхүйн нийгэм танин мэдхүйн онол гэсэн ийм бүлэг маань дотроо за хоёр үндсэн хэсэгтэй байж байна. Дэд бүлэгтэй байж байна. Бихавризм за нөгөөх нь нийгэм танин мэдхүйн онол гэсэн ийм хоёр бүлэг байна. За бихавризмын талаар бол та бүхэн нэлээд туршлагатай, нэлээд мэдлэгтэй байгаа гэж ингэж бодож байна. За ер нь бол энэ багш мэрэгчлэр бэлтгэгдэж байгаа үед одоо нэг үед одоо энэ онолыг голлож бид нар одоо сургалтын төлөвлөгөөнд байсан учраас танилцчихсэн цаг үе, мөн түүнийг хэрэгжилжсэн цаг үе байгаа. Одоо ч гэсэн бас энэ онолын одоо үлдэгдэл одоо хэрэгжилж байгаа ийм одоо хэрэглээ бол нэлээд байгаа гэж ингэж үзэж байгаа. За энэ бихавризмын гол төлөөлөгч нь бол Павлов байж байгаа. Павловын онол гэдэг за гэрэл асаагаад нохоонд хоол өгөөд шүлсэн гоожж явах юг туршилтыг одоо хийж байгаа юм алдартай онол байдаг. За тэгээд энэ онол дээр одоо энэ Павловын онолыг энэ туршилтан дээр одоо Павловын онолыг тайлбарлсан байдаг. За тэгээд сургалтыг одоо яг тэр нохоог сургаж байгаа юм шиг хүүхдийг дахин хийлгээд энийг одоо эзэмшүүлж болох юмаа гэсэн ийм одоо онол байсан гэсэн үг ээ. За энэ онолын бас сайн талуудыг энэ номон дээр бичсэн байгаа. За жишээлбэл одоо энд хүүхдийг урамшуулах, одоо сайн үнэлгээ өгөх гэх мэтчлэнгээр одоо эерэг юм хүмүүжлийн элементүүдийг бол бас эзэмшүүлж болно гэсэн ийм одоо үзэл баримтлал байсан байнамаа. За бас нэг харамсалтай зүйл нь бол яг энэ онолын үед бол хүүхдийг шийтгэх ийм одоо үзэгдэл бол бас нэлээд байсан байгаа. За жишээлбэл одоо энэ багш хүүхдүүдийн дууг нь хориод анги нийтээр ингэж одоо сануулга өгч जैन. За зарим хүүхдийг бол оноог нь хасах ч юм уу. За бос янз бүрийн шийтгэл ингэж амсуулах. Одоо айгаад ингэж юмаа хийх нөхцөл болцоог энэ бүрдүүлэх ийм одоо үзэл баримтлага бас байсан байгаамаа. За би бол сая бихавризмын яг тэр хүний тархинд явагдах процесс талаас нь бол огт тайлбарласангүй. Ягаад гэвэл та бүхнийг сайн мэдж байгаа гэж ингэж бодож байна. За дараагийн дэд бүлэг бол энэ нийгэм танин мэдхүйн онол гэсэн энэ бүлэг байж байна. За энэ танин мэдхүйн онол дээр бол ер нь ямарваа нэгэн юмыг одоо ажигласнараа хүүхэд одоо ямар одоо зам төлөвт нь өөрчлөлт орж байгааг дээр анхаарлаа хандуулдаг ийм одоо онол байна гэж энэ ном дээр бас бичсэн байж байна. За энэ төлөөлөгчдийнх нь нэг нь бол энэ Бандура гэдэг байж байна. Та бүхэн энэ нэрийг бас сонссон байхаа гэж бодож байна. За тэр танин мэдхүйн онол дээр бол бас энэ загварчлах гэдэг энэ асуудлыг бол бас голлож авч үздэг. Хүн ер нь мэдлэгийг зөвхөн хүлээж аваад зогсохгүй түүнийг одоо загвар бүтцэд оруулж суралцдаг юм байна гэсэн энэ одоо гол үзэл баримтлал бол бас байсан байнамаа. За загвараас одоо яаж суралцж болох тухай схемжилж харуулсан байж байгаа. За тэгээд энэ онолын бас нэг давуу тал нь одоо бас нэг өмнөх онолоосоо бас сайжирсан
өмнөх онолоосоо бас нэмэгдсэн зүйл нь юу вэ гэхлээр тэр хүүхдийн өөрийнх нь сэтэл тэмүүллийг ингэж бас сургалтанд ашиглаж энэ одоо үйл явцын алхмуудыг одоо үр дүнтэй болгох тал дээр бол бас шин санаанууд орж иж ирсэн байгаамаа. За мөн одоо энэ онол дээр бас нэг чухал зүйл байгаа нь тэр self regulation буюу тэр өөрийн зохицуулалт гэдэг зүйлээс орж ирж байгаа. За энэ self regulation гэхлээр тэр өөрийнхөө зорилгыг тодорхойлоод өөрийгөө сэтэлжүүлээд бүх үйл ажиллагаагаа түүнлүү чиглүүлээд ингэж одоо суралцж байгаа энэ үзэгдлийг бол өөрийн зохицуулалт гэж ингэж нэрлэдэг байгаамаа. Өөрийгөө удирдаад өөрийгөө жолоодод суралцж байгаа байдлыг нь. За тэгээд энэ дотор байгаа тэр зорилгоо яаж дэвшүүлэх, ямар ач холбогдолтой ингээд энэ доторх процессүүдийг нь өөрийнхөө үйл ажиллагааг яаж хянахыг, өөрийн үнэлгээ яаж хийхийг, арга стратегийг яаж хэрэглэхийг ингээд энэ талаас нь бол авч үзсэн байна. За 7 дугаар бүлэг бол сургалтын танин мэдхүн үзэл баримтлал гэсэн бүлэг байгаа. За тэгэхээр энэ бүлэг дээр маань ер нь бол нэг 4 дэд бүлэг байж байна. За тэр танин мэдхүй, за тэгээд тэр хүний санах за танин мэдэх яг тэр процесс нь яг ямар процесс байх талаас нь, за мөн метакогнишн буюу тэр мета танин мэдхүй гэсэн ийм одоо 4 бүлгийг авч үзсэн байна. За энэ одоо бүлгийг би өдөө энэ нэг схемээр тайлбарлая гэж бодож байна. Энэ бүлэг тэр чигээр ерөөсөө энэ схемийг яаж ажиллаж байгааг л харуулсан ийм бүлэг байж байгаа. За тэгэхээр энэ бол маш чухал байдаг. Маш олон одоо судлаачид энэ схемийг ашигласан байдаг. Ялангуяа сүүлийн үеийн одоо боловсрол судлалын судалгаанууд дээр бол энэ схем бол маш чухал ийм үүрэг гүйцэтгэж байгаа. Мөн энийг бол олон газар одоо энэ олон судалгаан дээр бол маш их дурддагдж, ишлэгдэж явсан байгаа. Ер нь бол багш хүн одоо энэ схемийг бол бас нэг учрыг нь сайн ойлгосон, анзаарсан байвал бас их зүгээр учраас би энэ дээр бас тогтож ингэж тайлбарлая гэж бодож байна. Нөгөө талаасаа манай 7 дугаар бүлгийн агуулга тэр чигээрээ энэлүү чиглэсэн байгаа учраас энэ схем дээр одоо тайлбарлахад 7 дугаар бүлгийн агуулга бол тодорхой болох юм аа. За энэ гаднаас орж байгаа энэ одоо сум болвол мэдээлэл гаднаас орж байгаа өдөөгчд гэж ингэж үзэж болно. Түүнийг хүлээж авах ойгоор одоо дамжуулж хүлээж аавна. За тэгээд тэр гаднаас орсон мэдээллээс бас зарим нь алдагдана. Өөрөөр хэлбэл хүн харсан, үзсэн, сонссон бүх юмаа бариад авчна гэж бол байхгүй. Цааш нь дамжуулна гэж бол байхгүй. За тэгээд цаашаага ингээ анхаарал руу орж байгаа. Анхаарал руу ороод өөрөөр хэлбэл тэр хүүхэд хүлээж авж байгаа хүн маань ямар ч байсан анхаарсан тохиолдолд энэ одоо танин мэдхүйн схем маань ажиллаж эхэлж байгаа. За тэгээд энэ дээр байсан энэ саарал шугамнууд буюу энэ мэдээллүүд бол бас цөөрсөн байна. За энэ анхаарлаар бас цаашгаа хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь орхих ч юм уу, зарим нь одоо алдагдах ч юм уу. Иймэрхүү байдлаар бас цөөрсөн байгаа. За ингээд хүлээж авах буюу хүртгүүн энэ үйл ажиллагаа явагдана. За тэгээд дараа нь энэ хүлээж аваад өөрийнхөө хил рүү хөрвүүлээд нөгөө гаднаас орж ирсэн мэдээллийг өөртөө тохируулаад за тэгээд ажлын ойд авчирж байгаамаа. За энэ ажлын ойн нэг сул тал байгаа. Тэр сул тал нь юу вэ гэхээр маш хязгаарлагдмал багтаа амжтай байдаг. Судлаачид одоо нэг дор 7-оос хасах нь 2, 7 дээр нэмэх нь 2, 7 дээр нэмэх хасах нь 2 юмыг одоо ингэж багтааж ажиллах боломжтой гэж ингэж тогтоосон байгаа. Тэрний үгсийг гэхлээр 5-аас 9 одоо элемент, үйлдэл, одоо дохио, мэдээлэл ингэж багтана гэсэн ийм санааг бол гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр одоо бид нар одоо энэ ажлын ой дотроос одоо
ямар нэгэн асуудлын шийдэл хариу бол гарч идэг байгаа. За тэгээд тэр ажлын ойгоос хариу гаргах одоо энэ үйл явцад бол маш их мэдээлэл маш их мэдлэг ийм өмнө нь ингээд мэдсэн байх хэвээр зүйлүүд бол шаардагдана. Тэгэхээр тэдгэрийг бол урт хугацааны санах хойд хадгалсан байдаг. За энэ урт хугацааны санах хойд яаж хадгалагддаг вэ гэхээр энэ ажлын ойд байгаа явагдаж байгаа энэ үйл явц энэ одоо процессыг олон дахин давтаад ухамсартаа үйлдэл хийгээд мөн одоо бүтээлч үйл ажиллагаанд оролцсноороо бол ийшээгээ ингэж хадгалагдаж үлддэг. Тэгээд одоо ажлын энэ олон юмыг багтааж чадахгүй учраас хэрэгтэй үедээ энэ урт хугацааны санах ойгоос дуудаад ашигладаг. За жишээлбэл одоо за энэ бодлогыг яаж боддог вэ гэхэд ингэж боддог гэсэн арга нь одоо дуудагдж байгаа жишээ те. За мөн одоо эн чи ямар том яв вилээ гэхэд одоо энэ тарих энд хариу өгж байгаа нь бол мөн ажлын ойгоос одоо дуудагдж байгаа. За одоо энэ шүлэгч нь одоо нэг шүлгийн нэр хэлэхэд хүүхэд хэрвээ чэйжилсэн шүлэг байх юм бол урт хугацааны санах хойд нь хадгалагдсан гэсэн үг. За ямар шүлэг вүлээ гэхэд тийм шүлгээ миний жишээлбэл нацагд орж миний нутаг гэдэг шүлэг гэхэд за тэр шүлгийг ингээд чэйжрийн мэдчих явах юм бол энэ урт хугацааны санах хойгоос дуудагдаад ингээд хүүхэд гаргаж ирж гин гэсэн үг ээ. За тэгээд энэ ажлын ойгоос бол бас алдагдах, мартагдах энэ одоо үйл ажиллагаануудаас энэ шин чанаруудаас харагдана. За мөн урт хугацааны санах хойгоос мэдээлэл бол бас алдагдаж, мартагдаж болно. Гэхдээ нэг онцлог нь бол энэ сэрэгдэг дахин одоо сэргэх боломжтой байдгаараа онцлогтой. Хүн нэг чэйжилсэн ямыг бол тодорхой хэмжээний тодорхой хугацааны дараа бол бас сэргээн сандаг, зарим нь одоо хурдан сэргээн сандаг, зарим нь одоо хэсэг хугацааны дараа сэргээн сандаг ийм талууд бол байж байгаа. За тэгээд энд одоо энэ метакогнишн буюу энэ мета танин мэдхүү гээд энэ одоо яг энэ шатны энэ үйл явцыг ингэж хянаж байгаа, удирдах байгаа энэ одоо механизмыг метакогнишн буюу мета танин мэдхүү гэж нэрлэдэг байгаа. Ер нь одоо энэ өөрийнхөө сурах үйл ажиллагааны явцад ой ухааныхаа ажиллаж байгаа энэ онцлог тэр одоо зүй тогтолт нь одоо ингэж тулгуурлаж түүнд тохирсон ийм одоо үйлдэлүүдийг одоо ухамсартаагаар ингэж чиглүүлж хийж байгаа энэ чадварыг метакогнитив чадвар гэж нэрлэдэг байгаа. Жишээлбэл одоо за энийг би одоо чэйжлэхийн тулд олон удаа давтах хэрэгтэй, бас олон янзаар хийж үзэх хэрэгтэй. Одоо хурдан тогтоохын тулд би бүтээлч үйл ажиллагаа хийх ёстой гэсэн энэ одоо ухамсар энэ одоо юу болол энэ метакогнишн буюу мета танин мэдхүүгээс ингэж гарч байгаа шийдвэрүүд байгаамаа. За жишээлбэл одоо энэ дэр мөн адилхан би нэг анхаарахгүй болвол одоо хийх боломжгүй болно гэд бүх анхаарлаа төвлөрүүлээд одоо тухайн бодлогоо уншиж явах юм бол хүүхэд одоо тэр метакогнитив чадвар нь ажиллаад одоо ингэж хийж байгаа гэсэн ийм санаа юм аа. За тэгэхээр одоо ерөнхийдөө энэ хүний ой ухааны одоо ингэж ажиллах загварыг энэ схем дээрээс одоо бид нэр харлаа. Тэгэхээр энэ ажиллаж байгаа энэ процесс маань эртээ танин мэдхүүн процесс явагдаж байгаа. Тэгэхээр бид нар одоо сургалтыг явуулахдаа за энэ одоо талаарх мэдлэг маань тухайн хүүхдийн урт хугацааны санах хойд хадгалагдсан уу, энэ хүүхд анхаарч гин үү, хэрхэн хүлээж авч гин, хэрхэн одоо өөрийнхөө ойлгох хэл рүү хөрвүүлж гин, хариу нь яаж гарч гин, энэ бүх процессыг бол багш сургалтын явцад хянжаах, түүнд нь тохирсон үйл ажиллагаануудыг төлөвлөж явах юм зайлшгүй шаардлага бол тулгарч байгаамаа. За ингээд өнөөдөр та бүхэнд 6-7 дугаар бүлгийг танилцууллаа.